Бүгд найрамдах Монгол Орд Улсын засгийн газарт эрх болгох тухай хууль, хүчингү басан тооцох тухай хуулийн төслийн танилцуулга. Хуулийн төслийн зорилго 1991 онд батлагдсан Бүгд найрамдах Монгол Орд Улсын засгийн газарт эрх болгох тухай хуулийг хүчингү басанд тооцож, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Монгол Улсын үндсэн хуулийн зарчим, иргэний хууль, компани тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү хуулийн төслийн зорилго оршино. Тус хуулийн төсөл нь төрийн өмчт компани засаглал захиргааны шууд хяналт тогтоох өмнөх нийгмийн хариуцлагыг халж, компани дотоод хяналт хариуцлага хувьцаа эзэмшигчдийн хяналтыг ил дод хязгаарлагдмал механизмаар орлуулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хуулийн төслийн хэрэгцээ шаардлага. 1991 онд батлагдсан хууль нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан түр шилжилтийн үед эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн үйлдвэр байгууллагын үйл ажиллагааг зохицуултгүй үргэлжлүүлэх зорилгоор гарсан онцгой арга хэмжээний шинжтэй зохицуулт байсан. Гэвч энэхүү хууль өнөөдрийг хүртэл хүчингүй болоогүй хэвээр байгаа нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож төрийн байгууллагын оролцоог албадлагын замаар хэд төвлөрүүлэх, компани засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна. 2019 оноос хойш тус хуулийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр, Монрос Свитмент, Эрдэнэс 57 ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож засгийн газраас бүрэн эрх төлөөлөгч томилсон. Энэ нь эдгээр компани удирдлагын бүтэц, төлөөлөл удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэнд шууд хяналт тогтоох замаар компани бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулсан байна. Үүнтэй зэрэгцэн төрийн өмчт компанийн зарим нь ашигт ажиллагааны төр зуурын өсөлт үзүүлсэн боловч энэ нь зах зээлийн механизм бус төрийн шууд оролцоотой захиргааны удирдлагын нөлөөтэй холбоотой болохыг судалгаанууд харуулж байна. Иймээс энэхүү хуулийн хэрэгцээ нь өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөлд нийлэхгүй болсон гэж үзэж байна. Хуулийн төслийн гол агуулга. 1991 оны Бүгд найрамдах Монгол Орд Улсын засгийн газарт эрх болгох тухай хуулийг хүчингү басан тооцох. Онцгой дэглэмийн хүрээнд эдийн засгийн хариу арга хэмжээ авах асуудлыг онцгой байдлын тухай хуульд тусгах. Төрийн болон орон нутгийн өмчт компани засаглалын удирдлагын хариуцлагыг дотоод хяналтын тогтолцоо, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлаар хангах боломжийг бүрдүүлэх. Төрийн өмчт компанид хяналт хэрэгжүүлэхдээ компани тухай хууль заасан хувьцаа эзэмшигчдийн эрх, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд ажиллах зарчмыг баталгаажуулах. Хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн болон эдийн засгийн үр нөлөө. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн орчны давхардал зөрчил арилж төрийн оролцоо хуульд заасан хүрээгээр хязгаарлагдана. Төрийн өмчт компани засаглал ил тод хариуцлагатай болж улс төрийн нөлөө, авилга, ашиг сонирхлын эрсдэл буурах нөхцөл бүрдэнэ. Төрийн болон орон нутгийн өмчт компаниудад зах зээлийн зарчмаар бие даасан үйл ажиллагаа явуулах, ашигын төлөө үр ашигтай менежмент хэрэгжүүлэх чадамж нэмэгдэх бөгөөд компаниг гүйцэтгэл, үр ашиг илүү тогтвортой хэмжээнд хүрэх боломжтой болно. Зардлын тооцоог хууль тогтоомжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хийсэн бөгөөд энэ хуулийн батлагдсанаар төрийн байгууллага хуулийн этгээд иргэдэд материалын болон материалын бус зардал гарахгүй. Нийгэм эдийн засгийн түвшинд хүлээгдэж буй үр дүн. Төрийн өмчт компани хариуцлага, хяналт сайжирна. Ингэснээр ил тод байдал төрийн хязгаарлагдмал хяналтын тогтолцоо төлөвшөж улс төрийн оролцоо буурна. Мөн зах зээлийн зарчим бэхжснээр компани удирдлага санхүүгийн шийдвэр зах зээлийн нөхцөлд тулгуурлах тул үр ашиг өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Авилга, ашиг сонирхлын эрсдэл буурч төрийн болон орон нутгийн өмчт компаниуд улс төрийн бүлэглэл, албан тушаалтны ашиг сонирхлын нөлөөллөөс ангид ажиллах боломж бүрдэнэ. Иргэдийн итгэл төрийн нэр хүнд нэмэгдэнэ. Төрийн өмчийг ашиглах үйл явц ил тод болж нийгэмд итгэлцэл, хариуцлагын соёл төлөвшнө. Хууль дээдлэх зарчим баталгаажна. Ингэснээр төрийн байгууллагын бүрэн эрхт заасан хязгаарт баригдаж, хууль зүйн нэгдмэл тогтолцоо бий болно. Хуулийн төслийг хууль тогтоох үйл эрхт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргах, тэдний дуу хоолойг хүргэх, ард олонний засаглах эрхийг хангах зорилготой
Монгол улсын их хурлын тамгын газрын парламент цэгийн цахим саядад хуульд заасан хугацаанд байршуулсан бөгөөд иргэдээс цахим хэлбэрээр санал ирээгүй болно. Харин зарим төрийн өмчт үйлдвэрийн газар болон хуульд санаачлагчны дунд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид салбарын мэргэжлийн холбооноос албан бичгээр ирүүлсэн саналуудыг үндэслэн зарим өөрчлөлтийг оруулсан болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За, Саруу сайхны цэнгэн өшөнд баярлалаа. Төслүүдийн талаарх эдийн засгийн байнгын орон санал дүгнэлтийг улсын